Миний хөө яаж сууж байгаа? Босоорой миний хөө. Ээж өө босоорой. За hi guys, шинэ бичлэгтэй тавтай морил. За би өнөөдрийнхөө бичлэгээр болохоор хүүтэйгээ бит хоёр өнөөдөр хоёулахнаа гэртээ унжиж байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор бас нэг жоохон бичлэг хийгээд тэгээд манай хүү мөөмнөө сая нэг 7 хоногийн өмнө гарсан. Тэгээд тэрийг яаж гаргасан талаараа, ер нь ямар хөө байсан талаараа та тэтэй ярьчих гэж бодлоо. Тэгээд oh bye. Bye. Манай бай нэ машиндаа суучаад тэгээд би ямар амар царайтай байна. За яхав. Тэгээд өнөөдөр угаасаа нүрээ будаж усанд ороогүй байгаа. Тэгээд ус маань тослогдсноос мэдэгдэж байгаа. Энэ нүур мэдэгдэж байгаа. Ядаж шилээ зүчт юм уу? Тэгээд юу ярих гэдлаа. Би ингээ юм мартдаг болсон заяа. Тэгэл жоохон байж олим ярих часнаа би юу ярьчлаа гэдэг юусоо мартаад байгаа. Тэгээд манай хүү ингээд машиндаа суугаа явна нэ. Тинүнэ бай. Өөрөө чи машин хасах гэдэг юм уу? Өөрөө машин хасах гэдэг юм уу? Чи явах уу? Я? Явах юм уу? Машинаараа явах юм уу? Окей. Bye. Нэрээ манай би ингээд одоо ингээд хүүгээ ухруулад одоо эргүүлмээр байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн мөртлөө хаашаа дарж ухруул явдгийг мэдэхгүй ч. Тэгээ ийм хүн машин барьж ингэ боддоо. Та ер нь жоохон болгоомжтойсэн дэр хаа. За бит хоёр сая ороод ирчлээ гэртээ. Тэгэхгүй бол гадаа амар халуун байна. Манай энд болохоор яг нөгөө монгол шиг цаг агаартай ахгүй юу? Ер нь бол нөгөө уулаар хүрээлэгдсэн. Тэгээд яг нэг тийм амар хуурай агаартай. Ер нь яг ер нь бараг л говь шиг заяа. Тэгээд ус мусна ингээд амар тийм нөгөө нэг шорвог давслаг ч юм уу. Нэг тийм амар тийм давстай. Одоо жишээ нь манай ус шүүгч мөгч ингээд жоохон байжгаад ингээд бөглөрчдөг заяа нөгөө давс мавснаасаа болоод. Тэгээд ерөнхийдөө нэлээд хуурай уур амьсгалтай болохоор ер нь Монголтой айгүй төстэй цаг агаартай тийм. Гэхдээ яг өвөл бол тэгж амар хөтөн болохгүй. Тэгээд сая амар халуун бит хоёр уулын тоглоомын талбай орчихсан хгүй юу? Тэгсэн чинь арай дэндүү халуун. Тэгээ би яж хахад нөгөө пад хар хувцастай дан тэр чигээрээ хар хувцастай надад нөгөө цагаан хувцас нэг байхгүй. Тэгээд яг пад хар хувцастай хашин ч бүр ингээд яг халууцч өгч чинь хараа шорт морттой. За тэгээд би танарт юу харуулъя гэж үзсэн. Манай хүү цэцэрлэгээсээ сая Mother's Day гээд надаа ийм авчирсан байна. Би сая thumbnail хийсэн шүү. Thumbnail. Ийм хөрхэн цэцэгтэй. Тэгээд энэ Happy Mother's Day гээд манай хүү энэ өөрөө нэг хуруугаараа ингэсэн юм шиг амар хөрхэн. Би тэгээд одоо энэ бүх юмнууд нь хадгалнаа. Сая би уулын бичлэгээ хийжсэн чинь манай хүү нэрээ утас аваад микрофон энэ авах гэж дайраад байна. Тэгэхээр түр Miss Rachel үзүүлээд байж байна. Тэгэхгүй бол Miss Rachel үзүүлэхэр гайгүй томоотой болчдیں۔ Ер нь гэхдээ бит хоёр ерөөсөө зурт үзүүлэхгүй гिचээд. Ер нь үзүүлэх юм дөө. Тэгээд харин одоо ганц удаа нэг бичлэгийг 5 минут хийх юм чинь 5 минут зурт үзүүлчихье гэж бодоод тавьчлаа. За мөнөөс гаргах процесс болохоор ямар байсан бэ гэхээр би Amazon-оос нэг тийм муухай амт үнэртэй нэг тийм тос шиг юм загсан байхгүй юу? Sucker Blister үлээ. Тийм нэртэйсэн баха. Тэгээд тэрийг аваад ингээд яг мөмө идгээд ирэх болгонд нь ингээд тэрийг ингээд түрхэх чинь заяа. Тэгээд тэгэнгүүт манай хүн ингээд нэг амч үчээд тэгээд ер нь бол нэг идэх болгонд нь ингээд түрхээ бүр ингээд шантралхгүй би баг өдөрт баг 100 муу түрхсэн баха. Тэгээд түрхээд тэгээд манай хүн ингээд юм бол идэхэ болцсон. Тэгэл амар гоо миний хүн мөмө идээд гээл тэгэнгүүтээ амар муухай амт өнөртэй. Тэгээд эхний хэдэн өдөр болохоор ерөнхийдөө ер нь бол жоохон уйлсан. Гэхдээ сансны бодод гайгүй хүмүүс бүр амар уйлдаг гэсэн байхгүй юу. Тэгээд сансны бодод бол гайгүй шин ингээд нэг 2 сэрэл тэгэл ингээд нөгөө нэг юугаа мөмө идэх гээл хайгаад тэгээд надад нөгөө нэг муухай амттай болохоор ингээд жоохон гомдож уйлаад байгаа юм шиг байгаамаа. Нэг тийм идэж чадахгүй байна да гэд нэг тэгж гомдож уйлаад байгаа шиг санагдсан. Тэгээд бүр амар чарлж гэж бүр тэгж уйлмэлээ. Тэгтээ яах вэ? Тэр нь гайгүй богинохон байсан. Тэгээд би одоо мөнөөс гаргаад 9 хоног байгаа байхгүй юу? 9 хоногийнхаа 2 өдөр нэг бүтэн нойртой хонсон.
Тэгээ жил 4 сарын дараа бүтэн нойртой бас хонж үздэм бэ. Манай ууч нөө амар шин амар олон сэрдэг. Нэг сайн унтдаггүй. Бараг шин тэгэл 3 4 мөрөв бол байнгын сэрдэг байхгүй одоо ч гэсэн. Тэгээд 2 өдрийг бүтэн нойртой хонсон. Тэгээд яг ээлжлэл ашиг зарим өдрөө болохоор шин сэрэл амар уйлал тэгэнгүүт нь нөө ус өгöd байгаа байхгүй юу? Ус өгөөл манай хүн амар хөрхөн усыг ваа гэдэг болсон. Уул нь ерөөсө хинч тэгээ зааж өгөөгүй цэцэрлэг дээр нөгөө water гэж зааж өгсөн юм шиг байна. Тэгээл ваа гэл тэгэж амар хэлээл тэгээл усын нөгөөл тэрүүлээл тэгээд мөмө бол банк барьж унтж байгаа. Тэгээ мөмө барихаар ингээд арай тайвширч байгаа юм шүү. За тэгээд юу яасан? Ингээд одоо мөнс гаргасны дараа би ч нөгөө амар сүү сайтай. Ер нь ингээд миний ингээд сүү бүр ингээд зүгээр усаа оргилуур шиг гэдэг байхгүй юу? Тэгээд бүр амар хатуу ингээд чулуу шиг болоод шинрээд ингээд ер нь бол нэлээд хүцэн. Ингээд хурж мөрхээр ингээд өвдөө. Тэгээ бүр ингээд толгой молгоо жоохон эргээд тах шиг байсан. Гадаа явжсэн чинь ингээд толгой эргээд тах шиг. Миний хаяасан. Толгой эргээд тах шиг байсан. Тэгээд яг тэгээд нөгөө чулуу болоод ангууднаас жоохон сайхгүй бол нөгөө бүгэлж мөглжхүүдээ гэж бодоод байгаад тэгээд ямар ч сан жоохон гар салтураар ингээд тальт ингээд жоохон саажсан. Тэгээд сая нэг 9 хоногийн дараа яг би өчигдөр ингээд харсан чинь миний мөн яг хуушур шиг болсон. Хуушур. Тэгээд ингээд жоохон унтцсан заяа. Тэгээд би чинь өмнө бол би уусаа гайгүй том хөхтэй байсан 36D биш 34D ч л. За ямар ч сан гайгүй том байдаг байсан. Тэгээд тэгсэн чинь би нөгөө нэг хуучин левчгээ түүсэн чинь томдчих. Амар томдчих. Тэгтээ ер нь бол жижигэрсэнд нь бол амар дуртай байна. Амар гоё яага. Тэгээд мөнөөс гаргасан чинь мөмхөө болсон чинь жоохон бас таргалчих шиг боллоо. Би бараг 55% ил болсон байсан аахгүй 55%. Би өмнөчлөнээр 55% гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо 57 ил болсон байна. Гэтэ би уул нь ингээд ерөөсөө тэгж орой мөрөө өдшүүлнэ нэг тэгж идэж мэдэхгүй. Ер нь гайгүй баг иддэг болсон. Тэгээ амар сонин зав. Ингээд яг мөмнөөс гаргасны дараа ингээд жоох идэл цатчихдаг болсон. Би бүр ингээд амар хоо хашигддаг хгүй юу. Тэгсэн чинь жоох идэл цатдаг болсон. Амар сонин. Яг ингээд нэх амар үлч мөсөхгүй ингээд жоох идэл цатчихна. Тэгээд амар хэмэлцээ гэж. Тэгээд ямар ч зам гоё юм бас идэхгүй гэчээж байгаа. Тэгэхгүй бол одоо яг энэ үе дээрээ ингээд яг мөмддөг байсан үеийн шигээ идвэл угаасаа ингээд жим бол ингээд талиж өгөх баха. За нэг тиймэрхүү ямар ч сан хүүхдээ гаргасан. Тэгээд одоо уусаа Монгол очиод нөгөө өвөө эмэд нь хүүхдээ үлдээгээд гадуурга мадуур гарыгээ тэгвэл бас нөгөө нэг мөмдүүдээ хэлсэн шүү дээ. Би өөрөө гарч өгч чадахгүй болсон. Тийм болохоор бас гаргаж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бас нөгөө шүдэн шалгаадсан болохоор бол ямарсан гаргасан. Тэгээд та гаргаж байгаа бол тэр Amazon-оос юм захиж үзүүл амар үр дүнтэй байлээ. Би бас нэг хүнд хэлээд тэгээд бас яг тэрийг хэрэглэсэн чи яг зүгээр яг таалагдаад тэгээд яг үйлчилсэн гэсэн. Тэгэхээр та хэд бас найд майд биш шүү. Би угаасаа тийм айд авах нөгөө хандлтгүй ч гэх. Миний хүн яасан? Мэ гэсэн мө. Миний хүн хай гэж. Хай. Миний хүн авокадо гэрээ. I love you. I love you. Миний хүн I love you гэж. Оо дээдээ нөө дигдэх гинэ. Миний хүн monkey яаж дуурдаг үлээ? Гэж дуурдаг те. Анана идэх юм уу? Банана идэх юм. Өөр чи миний юу ярьдаг лээ. Миний хүн yellow гэж хэлээрээ. Миний хүн хайртай шүү гэрээ. Юу баба? Хайртай шүү гэрээ миний хүн. Хайртай шүү. За боо. I love you. I love you. За миний хүмүүсээ үнсч, үзэгчтэй үнсээрээ. Bye гэр. Одоо bye гэрээ. Үнсээрээ. I love you. I love you. За. За. Нүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ bye. Дараа би яг нүрээ бочоод бичлэг хийнэ. За bye.